За энэ зах зээлд 95% нь алддгаа гэдэг кодлол далд ухамсарт суучихлаар арилжаачийн эрсдлийг мэдрэх мэдрэмж унтарчдаг. Бас дээрээс нь бүр устдчихдаг. Эрсдлийг мэдрэх мэдрэмж нь устдсан арилжаач яадаг вэ гэхээр алдагдaltaй дасаж эхэлдэг. За тэгээд ерөөсөө ингээд мөнхийн алдагдах хэвээр энэ бол алддаг зах зээл, алдах нь хэвэн. Алднаа. Бараг алдахын төлөө арилжаа хийж байгаа юм шиг. Яах вэ? За алдагдал бол хэвэн байж болох үзэгдлээ. Яах вэ гэд алдагдалд өөртөө хариуцлага хүлээх чадамжгүй болгодог. За ерөнхийдөө арилжаанд оролцох хандлага нь ч гэсэн маш бүдүүлэг болж ирдэг гэсэн. За өөрөөр хэлбэл алдаан дээр ерөөсөө ажилдаггүй. Яагаад алдчихвгээд өөрийнхөө арилжаан дээр дүгнэлт хийдэггүй болдог гэсэн. Яагаад гэвэл алдагдал бол хэвэн. Алдаан дээр ажиллахгүй дараагийнхаа арилжаанд төвлөрөөл ингээл яваа л гэдэг. Алдагдлыг хэвэнгээ үзчихээр дараагийн арилжаа хийхийнхаа өмнө пауз хийхгүй болчихдог. Тэгээд дахиад алдагдал хүлээн, дахиад алдагдал хүлээн. За тэгээ нөгөө далд ухамсарт суучихсан код нь автомат үйлдэл болоод өдрө болгон алдагдал хүлээгээд ингээ байнгын алдагдал хүлээгээд байхаар identity гэдэг зүйлийг үүсгэн өөрөөр хэлбэл арилжаач өөрийгөө тодорхойлох тодорхойлолт нь би болвол алдагдал хүлээдэг хөөм. Би болвол алдагдал хүлээдгээ гэж давхар өөрийгөө кодлж идэг. За ингэж л ерөөсөө олон жилийн алдагдлын сайкл эхэлдэг гэсэн.